28 дугаар бүлэг. Ливи Матай. Ромын түшмдээс Палестинд хамгийн үзэн ядагддаг нь татвар хураагчид байлаа. Харийн хүчин юудэчүүдийг татвараар дарамтлах нь тэдний бүхэмдлийг төрүүлэхээс гадна үүгээр байнга тусгаар тогтнол алдсан болохоо санаж дарамттай байдаг байв. Татвар хураагчид нь харийн шахалт хавчлтын зэвсэг болж байсан төдийгүй ард түмний хөрөнгөөр хүлжиж буй луурчид байв. Ромчуудын гарт орж энэ албан тушаал томилогдсон хүнийг юудэчүүд үндэснийхээ бахархлаас уруугчид хэмээн үздэг байлаа. Ийм хүнийг уруугч хэмээн үзэн ядаж хамгийн зандалтайсантайгаа адилтхан үздэг байлаа. Ийм нэг хүн Ливи Матай байв. Тэрээр Генесарет нуурын дэргэд Христэд үйлчлэхээр 4 дагалдагчид дуудагдсны дараагаар дуудагдсан. Фарисеучуд түүнийг албан тушаалаар нь дүүнэх боловч Есүс энэ хүн үнний төлөө зүрх-сэтгэлээрээ нээлттэй байгааг олж мэдсэн юм. Матай аврагчийн сургаалыг сонссон байв. Зүрх-сэтгэлд үннийг мэдүүлэгч Бурхны сүнс түүний гин нүглийг илчлэн харуулхад тэрээр Христээс аврал эренгуйх хүсэлтэй босаажээ. Тэрээр хуулийн багш нарын хаалттай байдлаас болоод Христ гэдэг энэ агуу багш өөрийг нь анхаарч хүсэл гуйлтыг нь хүлээж аван чинээ санаагүй байв. Нэг удаа түүний татвар хураадаг өндөр тавцан дээр сууж байтал Есүс ирж яваа харагджээ. Намайг даг гэж түүний хэлхийг сонсоод Матай учиргүй их гайхан алмаарч. Матай хамаг юм орхин босож түүнийг даглаа. Тэрээр эргэлдсэн ч үгүй, учир явдлыг асуусан ч үгүй. Тэрч байтугай ашигтай, унцтай алба ажлаа ядуур хоосрлоор сольж байна ч гэж бодсонгүй. Есүстэй хамт байж түүний үгийг сонсож түүний ажил үйлсийг гүйцэтгэхийн тулд хамтрна гэдэг түүнд аль хэдийн хангалттай зүйл байв. Есүсийн анхны дуудагдсан дагалдагчдад ч гэсэн ийм байдлаар дуудагдсан. Есүс Петр болон түүний нүхтийг өөрийг нь дагаад яв гэхэд тэд тэр дороо зайв загсны тороо хаяад дагсан. Тэдний зарим өөрсдөөс нь амин зуулгын хувьд хамааралтай олон нөхдүүдтэй байсан боловч аврагчийн үгийг дуулаад эргэлзэлгүйгээр даган явсан. Тэд би юугаараа яаж ам зуух билээ? Гэр бүлээ яаж тижээх билээ хэмээн эргэлзэн асуугаагүй. Тэд дуудлагатаа үнэнч байсан ба Есүс тэднэрт хандан би та нарыг хүүдийгүй, багцгүй, шаахаачгүй явуулахад та нар ямар нэгэн юмар дутсан уу гэж асуухад үгүй юугаарч дутаагүй гэсэн. Хөрөнгө бэлтээ Матайч, хоосон ядуу Андрей, Петр хоёрч бүгд л адил сорилтонд орж бүгд л байгаа бүхнээ золиослсон. Чухамдаа амжилтаар дүүрэн байх үед, тор дүүрэн загас барьсан байх үед, ердийн аж амьдралын төлөө хэрчхүч эд шидтэй байх тэр л үед Есүс талаан ирэг дээрээс тэдэнд сайн мэдээд өгөхийн тулд бүхнээ орхихыг санал болгосон. Хүн бүр зуурдын амьдралын төлөө юу эсвэл Христтэй дотн харилцаатай байхыг илүүд үзэж байна уу гэсэн сорилтонд ордог. Зарчим бол хүний зүрх сэтгэлийг үргэлж хөдөлгдөг. Хүмүүс бүх зэрэг сэтгэлээрээ ажлаа үйлчлэлтэд зориулж Христийг төгс танин мэдхийн төлөө бүх зүйлээ золиослох шийдвэр гаргахгүй бол Бурхны үйлчлэлд хэн ч амжилт гаргаж чадахгүй. Христийн төлөө бүхнээ зориулах шийдвэр гаргаж чадаагүй хүн түүний дагалдагч болж чадахгүйгээс гадна түүнтэй хамтран ажиллаж бүрч чадахгүй. Хэрвээ хүмүүс авралын агуу их бэлгийг үнэлдэг бол Христийн өөрийгөө золиослсон амьдрал тэд нараас тод ажиглагдан харагдах ёстой. Христ хаашаач дагуулan явсан тэд түүний араас баяртайгаар дагна. Матай Христийн дагалдагч нарын нэг болон дуудагдсанд олон хүмүүс дургуутслаа илэрхийлсэн. Татвар хураагчийг шашны багш ойрын туслахаараа сонгох нь тухайн шашин нийгэм хийгээд үндэснийг доромжилж байгаа асуудал гэж тооцогддог байжээ. Фарисеучуд хүмүүсийн дургуутслыг ашиглан ард түмнийг Есүсийн эсрэг хандуулахыг санаархаж байлаа. Татвар хураагчид болж буй үйл явдлыг туйлын их сонирхож эхэлсэн. Тэд зүрх сэтгэлээрээ Тэнгэрлэг багшид татагдан тэмүүлж эхэлсэн. Матай ч гэсэн Есүсийн дагалдагч болсондоо баярлан хуучны нөхдөө Есүст авч ирэхийг хүсэж байлаа. Тэрээр энэхүү зорилгын дагуу гэртээ төрөл садан найз нөхдөө дуудан ирээд найр хийжээ. Найранд татвар хураагчид төдийгүй нэр хүн дээр базаахгүй хүмүүс тэднээс цэрвэж зайлсхийдэг хөршүүдэн гээд олон хүн ирж Христ хүндэтгэл үзүүлэхээр найр хийхэд тэр урилгыг эргэлзэлгүй хүлээн авсан. Үүнийг фарисеучуд доромжлол хэмээн үзэж
Хүмүүсийн нүдэн дээр өөрийг нь гутаана гэдгийг Есүс сайн мэдж байлаа. Гэвч ямар ч асуулт эргэлзээ Есүсийн ажил үйлсэд нөлөөлөх боломжгүй юм. Түүний хувьд гадаад байдал, дүр төрх ямар ч үн цэнгүй зүйл байлаа. Түүний зүрсэтгэлийг амийн усыг хүртэхийг хүсэгч цангасан хүмүүс эзэмддэг байсан юм. Есүс татвар хураагчтай хамт нэг ширээнд хүндтэй суудалд суужээ. Тэрээр илгэмсэг, найрсаг, олонтой нийцсэн байдлаараа хүн төрлөختнийг эрхэмлэн хүндэлдэг гэдгээ гэрчлэн харуулж байв. Хүмүүс ч түүний итгэлийг хүлээхийг эрмэлзэнэ. Есүсийн үгс тэдний ангасан зүрхсэтгэлд ивэл болон амьдрал бэлгэлэх хүчийг өгөгч хур бороо мэт асгаран буугаав. Нийгэмдээ гадуурхагдсан эдгээр хүмүүсийн сэтгэлд шинэ хүсэл эрмэлзэл боломжууд төрж байлаа. Ийм цугларалтанд оролцсон олон хүн аврагчийн сургаалыг бишрэн хүлээн авсан боловч түүнийг дахин амьлах хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм. Нэг өдөр 3,000 хүн ариун сүнс тутхан буун ирэх үед өөрчлөгдөн шинжлэгдсэн ба эдгээр хүмүүсийн дотор татвар хураагчийн гэрт нэг ширээнд сууж байхдаа анх үннийг сонсож байсан улсууд байв. Тэдний зарим нь хожим сайн мэдээг дэлгэрүүлэгч болсон. Энэ найран дээрх Есүсийн үлгэр жишээ Матайн хувьд мөнхийн сургамжийг өгсөн билээ. Үзэн ядагдсан татвар хураагч маань хамгийн итгэл даасан сайн мэдээг тунхаглагч болсон ба тэрээр үйлчлэлээрээ багшийнхаа замыг баттай дагсаажээ. Хуулийн багш нар Есүсийг найран дээр байгааг мэдээд түүнийг буруутгах боломжийг хайж эхэлжээ. Гэхдээ тэд шууд бус Есүсийн шав нараар дамжуулан ажиллахаар шийджээ. Тэд дагалдагч нарт эргэлзээ төрүүлснээр багшаас нь хөндөрүүлнэ гэж найдав. Шав нартаа нь ярилцаж Христийг буруутгаад Христэд шав нарыг нь ховлоод хамгийн эмзэг газарт нь сумаа анилсан байжээ. Диважингийн амьдрал дургуутслаа илэрхийлж эхэлсэн цагаас эхлэн сатааны арга барилаар ажилласаар ирсэн. Хүмүүсийг хооронд нь муудалцуулж холдуулах оролдлого хийж байгаа хүн бүр сатааны заавраар ажиллаж байгаа хүмүүс юм. Танаа багш яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт идэж уудаг юм бэ? Гэж атаархахтаа автагдсан дахилчид асуув. Есүс дагалдагч нарынхаа хариулахыг хүлээлгүйгээр эмч эрүүл хүмүүст бус, өвчтөе хүмүүст хэрэгтэй. Харин явж би тахилын бус инэрлийг хүсдэг гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь би зөвхт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэж хэлв. Фарисеучуд өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд эрүүл саруул гэж үзэж байсан учраас эмчид очих шаардлагагүй гэж үзсэн боловч татвар хураагчид болон харь үндэстнүүдийг сүнслэг байдал буюу зүрх-сэтгэлийн өвчнөөр мөхөж байгааг илтгэдэг ажээ. Есүс тэгэхээр эмч хүний хувьд өөрөөс нь тусламж ирж буй хүмүүс рүү очихгүй гэж үү? Фарисеучуд өөрсдийгөө туйлын дээгүүр боддогч үнэн хэрэгтээ үзэн яддаг, үл хашаадаг улсаараа долоон доор байдалд байв. Харин татвар хураагчид өөрсдөө хит итгэсэн, муухарлагдсан хүмүүс биш байсан бөгөөд үнэнд илүү нээлттэй хүмүүс байв. Есүс хуулийн багш нарт хандан явж би тахилыг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэсэн үгийн утгаас суралцж хэлв. Есүс тэднэрт Бурхны үгийг бусдад тайлбарлагчид гэж өөрсдийгөө үздэг мөртлөө утга санааг нь огт мэдэхгүй байгааг нь харуулсан юм. Фарисеучуд нэг хэсэгтээ дууга хураасан боловч Есүсийг үзэн яддаг хорслол нь улам бүр лавширсан байлаа. Тэд цаашлаад Иохан Баптистийн дагалдагч нар тэр очин тэднийг Христийн эсрэг турхирахыг оролдов. Эдгээр фарисеучуд үнэндээ бол өөрсдөө Иохан Баптистийн үйлчлэлийг үгүйсгэж байсан юм. Тэд Иохан Баптистийн ая тухтай амьдралыг хөөцөлддөггүй. Энгийн даруй байдал, ядуу зүдүү хувцас хунрыг нь үзэн ядаж түүнийг туйлшрагч хэмээн хочилдог байлаа. Бэлдууч зангийн илчлэн шүүмжилсэн учраас тэд Иохны үгийг эсэргүүцэж ард түмнийг түүний эсрэг чиглүүлэхээр оролдож байлаа. Бурхны сүнс эдгээр үзэн ядагч хүмүүсийг нүглийг илчлэн харуулахаар зүрхэнд нь буун ирсэн. Гэвч тэд Бурхны зөвлөгөөг үл айшаан Иохныг чөтгөрт эзэмдүүлсэн гэж зарласан юм. Есүсийг жирийн хүмүүстэй нэг ширээнд сууж хооллож ундаасныг нь фарисеучуд түүнийг архичин ховдог шунхай хүн хэмээн буруутгажээ. Гэвч түүнийг буруутгагчд нь өөрсдөө гин буруутай хүмүүс байв. Сатан өөрийн дүр төрхөөр Бурхныг хуурамчаар танилцуулснаас болж эзний мэдээ түгээгчдийг эдгээр бузар хүмүүс буруутхан гүтгэж байв.
Тэнгэрийн гэрлийг харанхуйд гээгүүлэхийн тулд Есүс татвар хураагчид болон гэмтнүүдтэй хамт хооллож байна гэдгийг Фарисеучуд анхаарч үзхийг ч хүссэнгүй. Тэнгэрлэг багшийн хэлсэн үг бүхэн нь урган төлжөөд Бурхныг алдаршуулах үр жимсээ өгөх ёстой үр юм гэдгийг тэд ойлгож хүлээн зөвшөөрөх дургүй байлаа. Фарисеучуд гэрлийг хүлээн авахгүй байхаар шийджээ. Тэд Иохан Баптистийн үйлчлэгийг эсэргүүцэж байсан хэрнээ Есүсийн эсрэг тэмцэлд нэгдэхийн тулд Иоханы дагалдагч нартай нөхөрлөхөд бэлэн байв. Есүс эртний уламжлалыг үл ойшоодог гэж танилцуулахын тулд Иохан Баптистийн жирийн амьдралаас татгалцсан амьдралын хэв маягийг нь татвар хураагчид гэмтнүүдтэй хамт хооллсон Есүстэй сүргүүлэн ашигласан билээ. Энэ үед Иоханы дагалдагчид сэтгэлийн маш их зовир шаналгаатай байв. Тэд өмнө нь Иоханы мэдээг тэн Есүстэй уулзж байсан. Тэдний хайртай багш нь шоронд хоригдсон байсан учраас дагалдагчид энэ өдрүүдэд сэтгэл санааны хувьд тун их гүнгэлсэн байв. Харин Иоханыг чөлөөлөх талаар Есүс юу ч хийсэнгүй. Тэрч байтугай сургаалыг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэт санагдав. Иохан хэрэг үнэхээр Бурхнаар илгээгдсэн юм бол Есүс болон түүний дагалдагчид яагаад өөр замаар замнаад байна? Иоханы дагалдагчид Христийн үйл ажиллагааг сайн ойлгож чадахгүй байлаа. Тийм ч учраас Фарисеучуудын гарган ирж буй буруутгалууд нь үндэслэлтэй мэт санагдаж байна. Тэд өөрсдөө хуулийн багш нарын тогтоосон олон дүрм журмыг сахидаг байсан бөгөөд тэрч байтугай хуулийг даган биелүүлснээр зөвтгөгдөн гэж үздэг байв. Юудэчүүд мацаг барихыг зөвтгөгдөхийн тулд хийж буй үйлдэл гэж итгэдэг байсан тул нэлээд их сүсэг бишрэлтэй хүмүүс нь 7 хоногт 2 удаа мацаг барьдаг байлаа. Тэд ийхүү мацаг барьж байх үед Фарисеучуд болон Иоханы дагалдагчид Есүс дээр ирж Фарисеучуд болон бид олон удаа мацаг барьж байхад танаа шавнар яагаад мацаг барьдаггүй юм бэ хэмээн асуужээ. Есүс тэдэнд их л ийдэг зөвлөн хариулт өгч. Тэрээр мацаг барих талаарх тэдний буруу ойлголтыг засах гэж оролдсон чгүй ердөө өөрийнхөө ирсэн зорилго үйл хэрэгэ ойлгуулахыг хичээжээ. Есүс Иохан Баптистийн өөрийнх нь талаар гэрчлэхдээ ашигласан дүрслэлийг ашиглан хариулт өгөв. Иохан: "Бир авахч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөрч дүүрэн болов." Иохан дагалдагчид багшийнхаа хэлж байсан дээрх зөвлөлийг ядах зүйлгүйгээр сансан ба Есүс дээрх дүрслэлийг ашиглан хар хүүг сүйт бүсгүй болон найз нөхөдтэйгээ байхад нь мацаг бариулах гэж оролдвол мацаг бариулж чадах уу гэж хэлсэн. Тэнгэрийн ханхуу ард түмнийхээ дунд байлаа. Энэ дэлхийд Бурхан хамгийн агуу бэлгээ илгээсэн байв. Христ ядуусыг хаанчлалынхаа өв залгамжлагчд болохоор ирсэн учраас ядуус баярлан баясав. Баячуудад мөнхийн баялагийг хэрхэн олж авахыг сургасан учраас баячууд баярлан баясав. Тэрээр харанхуй бүдүүлэх хүмүүст авралын талаар мэрэгэн ухаан өгсөн учраас харанхуй бүдүүлэх хүмүүс баярлан баясав. Мэрэгдүүдэд хүрснээс нь илүү улам гүн нууцуудыг нээж өгөх учраас эрдэм мэдлэгтэй хүмүүс баярлан баясав. Аврагчийн үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн суурьаас хойш нууцлагдмал байсан үннийг хүмүүст нээж өгөх юм. Иохан Баптист аврагчийг олж хараад маш их баяр хөөргийг мэдэрсэн. Тэнгэрийн агуу нэгэнтэй холбоо тогтоох боломжоор хангагдан дагалдагчид нь ямар ч гайхамшигтай боломжоор хангагдсан байсан гэж бодно. Энэ цаг мөч бол тэдний хувьд уйдхарлаж гуниглах мацаг барих цаг биш байлаа. Тэд түүний алдрын гэрлийг хүлээн авахын тулд харанхуй ба өхлийн сүүдэрт байгаа хүмүүсийг гэрэлтүүлэхийн тулд сэтгэл зүрхээ нээх ёстой байлаа. Христийн үгийг маш тод зураглалаар танилцуулсан байсан боловч зөвхөн түүнд л ажиглагдах үс харанхуй сүүдэр тэрхүү зургийг сүүдэрлэн хаасан байжээ. Тэрээр тун удахгүй хүргэн тэд нараас холдуулагдах болно. Тэд тэр өдрүүдэд мацаг барих болно гэж хэлсэн. Дагалдагчид эзнийгээ баригдаж загалмаа цовдлуулах үед гашуудаж мацаг барих байв. Есүс дээд өрөөнд хамгийн сүүлийн үгээ хэлэх үедээ тун удахгүй та нар намайг харахгүй. Мөн тэр удахгүй та нар намайг харна. Үннээр би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар уй гашуу болно. Гэвч уй гашуу чинь баяр баясгалангаар солигдох болно гэж хэлсэн билээ. Түүнийг булшнаас гарч ирэх үед
тэдний зовлон шанал баяр хөөр болон хуурна. Есүс дахин амьдарсны дараагаар тэдний дунд биеэрээ хамт байхгүй ч тайтгаруулагчаар дамжин хамт байх болно. Тиймээс дагалдагчид уйдгарлан гуниглахад цаг зав зарах ёсгүй байв. Сатан тэдний гуниглаж сэтгэлээр унсан байхыг харахыг хүссэн ба хууртаж сэтгэлээр унахаас өөр аргагүй болсон мэдрэмжтэй болохыг хичээж байв. Гэвч тэд итгэлээрээ Есүсийн үйлчилж байсан тэнгэр доших ариун ордныг харж Христийг төлөөлж буй ариун сүнсэнд сэтгэл зүрхээ нээж түүнээс цацрах гэрэлт баярлан байсан учиртай юм. Сорилт болон уруу талахын өдөр ирэх үед тэдийн дэлхийн захирагчид болон харанхуйг хаанчлагчдын удирдлагуудтай тэмцэх болно. Тэр үед Христ тэдэнтэй хамт байхгүй болж тэд тайтгаруулагч сүнсийг мэдрэхгүй болох юм. Ийм үед мацаг барих шаардлагатай болно. Сэтгэл зүрх нь атаах орсол, тэмцэл дайсагналаар дүүрэн байх үедээ фарисеучуд хэлбэр төдий зан үйлийг хатуу баримтлан өөрсдийгөө өндөр дүрмжлэхийг хичээсээр байв. Бичээст үзэгтэн та нар хэрүүл маргаан хийж хилэнцэд нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Та нар өнөөдрөх шиг дуу хоолойгоо өндөрт сонсохын тулд мацаг барьж болохгүй. Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруй болгохын тулд миний сонгон авсан мацаг барилт энэ гэж юу? Эсвэл энэ зөвхөн хүний толгойг зэгс мэд бүхийлгэн үнсэн дээр хэвтүүлж таар нүмергэн гэсэн үг үү? Үүнийг л та нар эзэнд тааламжт өдөр мацаг барилт гэж нэрлэдэг юм уу гэж өгүүлсэн байдаг. Жинхэнэ мацаг барилт гэдэг бол хоосон зан үйл, дэг, жайг, үйлдэхийн нэр биш. Бичээс Бурхны тогтоож өгсөн мацаг барилтын талаар нүгэл хилэнцгийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагсдыг чөлөөлж альва буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг би сонгосон босов. Хэрвээ чи өсөгчдөд өөрийгөө өгч, зовгсдын сэтгэлийг цатгавал чиний гэрэл нь харанхууд мандаж, чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно гэж өгүүлсэн. Дээрх ишлэлүүдэд Христийн үйлчлэлийн зорилго зан чанарыг илэрхийлэн харуулсан байна. Түүний бүхий л амьдрал дэлхийг аврахын төлөө золиослогдсон юм. Тэрээр цүлд мацаг барьж байхдаа юм уу? Матагинд болсон найрны дээр татвар хураагчтай хамт сууж байхдаа ч мөхөж буй хүмүүсийг авралын төлөө өөрийн амьдралаа зориулж байсан юм. Жинхэнэ золиос гэдэг бол гунж готорч байгаа дүр байдал эсгэх, өөрийгөө яллаж буруутгах, их үргэл барьц өргөснөөр илэрхийлэгддэг юм биш. Гагцхүү өөрийгөө бурхан болон хүмүүсийн төлөө үйлчлэлд бүрэн зориулснаар илрэн харагддаг. Иохны дагалдагч нарын асуултанд Есүс цааш үргэлжлүүлэн хинч шид хувцснаасаа тастан авч хуучин хувцас нөхдөггүй. Шинийгээ орчхол түүний өөдс нь хуучинд зохидоггүй гэж харуулсан. Иохан Баптистийн сургаал, ёс заншил мухар сүсгтэй холбоотой байгаагүй. Фарисеучуд өнгөц сэтгэл бишрлийг Иохны итгэл бишрэлтэд жишиж үзвэл хоорондоо асар их зөрүүтэй болох нь тодорхой харагддаг. Үүнтэй адил Христийн сургаалын зарчмууд нь фарисеучуудын тогтоосон дэг жаягтай ямар ч холбоогүй юм. Иохан Баптист сургаалын үүсгэн бий болгосон ангалыг хооронд нь холбох гэж Христ ирээгүй. Тэрээр хуучин шинэ хоёрыг бүр нарийн зааглан салгах ёстой талаар өгүүлсэн байдаг. Есүс энэ нөхцөл байдлыг дүрслэн шинэ дарсаа хуучин муу тулманд хинч хийдэггүй шүү дээ. Хэрвээ шинэ дарс нь хуучин тулмыг тэгвэл шинэ дарс нь хуучин тулмаа идэж цоолно. Ингээд дарсч гоож нь туламж хэрэггүй болно гэж хэлсэн. Шинэ дарсыг хадгалдаг байсан арьсан тулам нь удаан хэрэглэсний эцэст хатаж хагарч эхэлдэг ба яваандаа дарс хадгалах боломжгүй болдог байв. Есүс энэхүү дүрслэлээрээ дамжуулан Юудын удирдагчдын нөхцөл байдлыг тодорхой дүрслэн харуулсан юм. Хуулийн багш тахилчид бүгдээрээ зан үйл, ёс заншилтаа боолчлогджээ. Тэдний сэтгэл зүрх Есүсийн дүрслэн хатаж хагарсан дарсны тулантай адил өрчиж хорч исэн аж. Тэд хуучирчсан шашин шүтлэгтэй сэтгэл хансан байх мөртлөө Тэнгэрийн амьд үннийг хүлээн авах чадваргүй болсон байв. Тэд өөрсдийн зөвхт байдалтай сэтгэл ханаж, итгэл бишрэлдээ шинээр юу ч оруулж ирэхийг хүсэхгүй байлаа. Тэд Бурхны хүмүүст өгч буй сайн ивэл бүрийг зөвхөн өөрсдийн хүчин чармаалтаар бий болдог зүйл гэж үзээд хүлээж авдаггүй. Тэд сайн үйлсээрээ өөрсдөө зөвхт байдлыг олж авна гэж бодож байв. Хайраар удирдуулан зүрх сэтгэлийг ариусгагч итгэл бишрэл фарисеучуудын итгэл бишрэлтэй нийцэхгүй байлаа. Тэдний итгэл бишрэл, ёс заншил хүний заавар тушаалаас бүрдэн тогтож байв. Есүсийн сургаалыг аль хэдийн үүсгэн байгуулсан шашин шүтлэгтэй нэгтгэх орлого бол бүтэншгүй зүйл юм.
шинхэн дарсан мэт Бурхны амин чухал үнэн Фарисеучуудын ёс заншил болох хуучирт муудсан толбыг дэлгэв татна. Фарисеучуд сургаал сонсох шаардлагагүй, мэргэн, аврал шаардахгааргүй зөв шударга, Христээр дамжуулан ирэх хүндэтгэл авахааргүй нэр хүндтэй гэж үзэж байлаа. Аврагч маань Тэнгэрийн мэдээг хүлээн авах хүмүүсийг олохын тулд тэднээс голдон явсан. Христ боловсралгүй загасчид зах дээр сууж буй татвар хураагч Самар эмэгтэй өөрийг нь баяртайгаар шинтэн сонсох энгийн хүмүүсээс шин дарсыг хадгалах шин тулмыг олж авсан. Сайн мэдээг түгээхэд Бурхны илгээж буй гэрлийг баяртайгаар хүлээн авдаг хүмүүс хэрэгтэй. Тэд бол үнний мэдлэгийг дэлхийд дахин түгээх түүний арга хэрэгсэл юм. Хэрвээ Христийн нэгүслэр хүмүүс түүний шин тулан болох юм бол Бурхан тэднийг шин дарсаар дүүргэнэ. Христ сургаалаа шин дарсаар дүрсэлж байгаа боловч эдгээр нь шин сургаал биш юм. Түүний сургаал нь эхнээс тунхаглагдсан мэдээг илчлэн харуулж байгаа явдал. Гэвч Бурхны үннийг анхны утга санаа, гоо үзэсгэлэнг нь Фарисеучуд алдсан. Христийн сургаал тэдэнд бараг бүхий л талаараа шин сургаал мэт санагдавч түүнийг нь ойлгоогүй, хүлээж ч аваагүй. Хурамч сургаалын хүч үннийг талархаж хүсэн хүлээх хүсэл зорилгыг устгадаг талаар Есүс онцлон тэмдэглэсэн. Тэрээр хуучин дарсыг уугаад хинч тэр дорой шинийг ууй гэдэггүй. Яагад гэвэл дарсны хуучин нь илүү сайн гэдэг юм хэлсэн. Эцэг өвгөд иш үзүүлэгчдээр дамжин ирсэн бүх үнэн Христийн үгээр дамжин улам үзэсгэлэнтэй болон гэрэлтсэн. Гэтэл хуулийн багш нар болоод Фарисеучуд үнэтэй шин дарсыг уухыг хүсээгүй. Хуучин ёс заншил, зан үйлдэлээсээ ангижрахгүй бол та нарт Христийн сургаалыг хүлээн авах цай үлдээгүй болсон. Тэд өхмөл хэлбэртэй баригдаж амьд өмнөөс болон Бурхны хүчнээс нүүр буруулсан юм. Энэ бүхэн юудэчүүдийг төдийгүй бидний үед ч гэсэн олон хүмүүсийг үхэлд хүргэсээр байна. Матайн гэрт болсон найран дээр Есүсийг буруутгасан Фарисеучуудын алдааг өнөөдөр мянган хүн давтсаар байна. Өөр таалагдсан үзэл санаанаасаа татгалзах ч юм уу. Буруу хүсэл бодлоо огоорохыг хүсэхгүй байснараа олон хүн гэрэл цацруулагч эзнээс ирэх үннийг үл ойшоож байна. Тэд сүнслэг ядууралд өртсөн болохоо ухаарлгүй, өөрсдөө итгэж, өөрсдийн цэцэн мэргэн байдалтай найддаг. Аврал нь альва нэгэн чухал ажил үйлсийг гүйцэтгэснээс ямар нэгэн хэмжээгээр хамаарна гэж тэд сургадаг. Тэд өөрсдийн хүчээр ажил үйлсээ сайжруулж чадахгүй гэдгээ мэдрэх үедээ Бурхны өгсөн авралыг үүсгдэг. Хуйлжирсан шашин шүтлэг хүмүүсийг хизээч Христ рүү чиглүүлж чадахгүй. Яагаад гэвэл ийм шашинд хайр илбэрл Христ гэж байдаггүй. Өөрсдийгөө зөвтгөх гэсэн зүрх сэтгэлээр үйлдэж буй мацаг барилт залбирал нь Бурхны мэлмэд бузар муухай зүйл болж харагддаг. Шашны ёслол төгөлдөр үйл ажиллагаа, эцэс төгсгөлгүй шашны зан үйл, ёс төдий хуурмаг номхон хүлцэнгүй байдал, асар их өргөл барьц өргөж байгаа хүн өөрийгөө зөвтгөгцөн диваажинд орох эрхтэй гэж бодно. Гэвч энэ бүхэн хуурам мэхлэлт юм. Бидний хичээл зүтгэл хизээч биднийг аварч чадахгүй. Христийн үед ч юм байсан, одоо ч юм байна. Фарисеучуд өөрсдийн сүнслэг хоосорлоороо мэдэрч чадаагүй. Яагаад гэвэл би баядсан тул дутах зүйл ер байхгүй гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна. Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцлахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болохгүй тулд цагаан хувцс, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг надаас худалдан ав гэж би чамд зөвлөе гэдэг бол зөвлөе гэсэн үгийг тэднэрт өгсөн юм. Итгэл найдвар хайр гэдэг бол галаар ариутгагдсан алт. Гэтэл олон хүний алт өнгөө алдаж үнэт зүйл нь алдагдсан. Тэдний хувьд Христийн зөвхт байдал өмсөж үзээгүй хувцас гар нь хүрээгүй их болог юм. Ийм хүмүүст хандан харин надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл чи анхны хайраа орхичээ. Тиймээс чи хаанаас унснаа санаж гимш. Чи анх хийж байсан зүйлээ үйлд. Хэрвээ чи гимшихгүй бол би чам руу очиж дэнлүүний чин суурийг байрнаас нь зайлуулах болно гэсэн үгийг хэлдэг. Бурхан өргөх тагил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан эмтэрсэн гимшдэг зүрхийг та жигшихгүй. Хүн Христ бүрэн утгаараа
хүн Христ бүрэн утгаасаа итгэхээс өмнө өөрийгөө хооллсон байх ёстой. Хүн өөрийгөө үл тоомсорлох үед Бурхан түүнийг шинэ хүн болгож авдаг. Шинэ тулам, шинэ нарсыг хадгалж чадна. Христийн хайр итгэгчдийг шинэ амьдралаар сэргээж өгдөг. Бидний итгэлийн үндэс төгөлдржүүлэгч рүү бишрэн харж байгаа хүнээс Христийн зан чанар илрэн харагдана.